If only I could finish something. Нэг ийм үг гэдэг чтэй. Human being чинь human doing гэсэн гэдэг байгаа байхгүй. Human being байхаа мартсан тохиолдолд ингээд нөгөө оршихугаас жоохон холдоод байгаа юм уу? Бага юмыг байгаар нь хүлээж авчгаар маш их тайвширлыг өгдөг. Тэгээд дамаа бизнесийн үед ингээд нөгөө асар олон ингээд алхам тутамдаа челленж асуудлууд байдаг. Тэгтээ тэр асуудлууд эргээд өөрөө маш зөв үр дагаврыг юм уу илүү сайнаар ингээд үр дагаврыг гаргасан тохиолдолд одоо жишээл маш их байгаа юм санагддаг байхгүй юу? Бидний бие чи өөрөө дэлхийн бичил хувилбар нөхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг дэлхий дээр ингээ олон төрлийн хүмүүс амьтад байгаатай адилхан бидний бие дотор юм микробиомод буюу бидний юм бичил маш олон төрлийн амьтдын ингээ дэлхийн болж одоо орж байгаа байхгүй юу. Бид нэр өөрсдөө. Тэгэхээр нөгөө нэг бид нэр хоол иддэгтэй адилхан бидний доторх бичил ертөнцүүд бас хоололдог. Тэгвэл тэр болохоор бидний эцэн хоолоор бидний ингээд мэдэрч байгаа энергиээр ингээ хоолж байгаа. Тэгэхээр яг нөгөө хоол хүнс өөрөө нэгсэндээ бид нэр өөрсдөө тижээж гэн гэж байгаа боловч энэ дотор байгаа бичил ертөнцөө тижээж байгаа. Тэгэхээр нөгөө эргээд нөгөө байгалаас гаралтай тухайн ямар бүтээгдэхүүнээр за магадгүй илүү тийм эерэг энергитэй хоолоор тижээж гэнэ үү те. За байгалийн гаралтай хоолоор тижээж гэнэ үү гэдэг маань шалтгаалаад бидний ингээ бичил ертөнцүүд ийм эрүүл өөрөө ийм зөв зохицолтой ийм битүүдээр дүүрдэг аахгүй. Тэгэхээр нөгөө ашигтай бактери, ашиггүй бактери гэдэг байгаа чи яг ерөнхийдөө ойлгох юм бол тэгж ойлгож байна. Би өөрөө эрүүл байна гэдэг өөрөө гоо үзэсгэлэн ингээ хамгийн чухал гэсэн. Тэгэхээр тэр эрүүл мэнд гэдэг асуудал болохоор энэ дотоод байгаа одоо бидний хүн амын одоо бактериудын гоо үзэсгэлэн гэж хэлж байна. Тэгээ дээр нэмээд тэд нэр өөрснөө бидний мүүдийг буюу юм биднээс ялгарч байгаа vibe, энерги юмнуудыг бас гаргаж өгч байдаг те. Ингээд сэтгэл зүйг шууд удирддаг учраас яхахгүй идчихэж байгаа хоол буюу бидний энэ амьдралын хэв маяг бидний сэтгэл зүй, эмоц тэгээд гаргаж байгаа мэдрэмж тэгээ ер нь тэгээ физикал эрүүл мэнд, сэтгэл зүй эрүүл мэнд одоо энергинд хүртэл нөлөөлдөг гэж л одоо үздэг. Тэгэхээр яг тэр утгаараа урамлан гаралтай хүнс нь өөрөө эерэг энергитэй дээр нэмээд байгалийн яг тэ одоо жимс ногоо гэдэг чинь өөрөө байгалийн өгөгдөлттэй хүнс учраас тэр ашигтай бактериудад хамгийн их тустай эслэгүүдийг агуулдаг учраас хамгийн л эрүүл байдаг л гэж хэлж байна. Монголчуудыг ингээ хараад тахаар нөгөө гурилан бүтээгдэхүүнтэй байдаг транс тос гэдэг юм уу те цагаан гурил нүүрс ус те сахар гэдэг зүйлийг өдөр тутамд аягүй хэрэгэлдэм байна. Тэгэд өглөөний цайны харахгүй боо борцохор эхлээд байна. Тэгээ энэ өөрөө жоохон бас урт хугацаанд эрүүл биш юм шүү гэсэн сэтлэр гэдгийг олж хараад тэгээ анх нөгөө бизнесээ болохоор үйлдвэрлэлээр хэлж ирсэн Veg Art гэх брэндээр тэгэхээр нөгөө зохицуулах үйлчилгээтэй юм хүнсний жигнэмүүдийг анх гаргаад тэгээд яг нөгөө хүмүүсийн идэх шаардлагатай байдаг нийлмэл нүүрс устай те авиос тэгээд жимс байлаа гэхэд яг сиропгүй ориг жимсээр нь тэр идэж чадахгүй байгаа авиосын идэж чаддаг гурилан бүтээгдэхүүн яаж болохгүй гэдэг яг энэ санаанаас яг Боб Борцогны үйлдвэрлэлээр анх одоо ийм веган урамлын гаралтай зохицуулах үйлчилгээтэй жигнэний үйлдвэрээр анх бизнесээ эхэлжсэн. Дугаарын хамтрагчаар бизнес сегмент. Бизнесүүдийг хөгжилтгөх платформ. Манайх яг ингээд нөгөө бүх бүтээгдэхүүлчлэгэндээ нэг юм 3 ямиг л одоо бий болохыг зорддог одоо илэрхийлэх юм маань тэр нөгөө манай компани нэр Veg Art Natural гэдэг 3 үгээр яг точиж болно. Veg гэдэг нь яг vegan гэсэн. Vegan гэдэг маань өөрөө юм хайр гэсэн үг. Өгөөг ерөнхийдөө ингээ агуулждаг одоо амьтаа хайрлах, байгаль хайрлах, эрүүл мэнд хайрлагтай. Тэгэхээр яг энд илүү ээлтэй юм байх хэрэгтэй. Бүтээгдэхүүн үйлчилгээ одоо бүхэл юмдаа дээр нэмээд нөгөө бас манай брендийн хамгийн ялгарч арттэй альва юмыг агуулгатай хий, бүтээлч хий, өөртөө гэсэн жортой бай. Одоо жишээлбэл хоол байсан ч гэсэн энэ өөрөө юм
илэрхийлэлтэй бай. Тэ бүтээгдэхүүн байвал энэ маань одоо пакэж нь болоод тухайн бүтээгдэхүүний концепц нь ийм агуулгатай. Жишээлбэл дотоод ертөнцийн хайрал гэх тэнгүү тодоод гизтэй юу гэдэг хүний эргэтэн тогтолцооны юмнуудыг хад зурсан зургийг те артистийн бүтээлийг одоо пакэжн дээр хийлдэг ч юм уу те. Дээр нэмээд байгальтай ээлтэй буюу боловсрол багтай орц найрлагыг ашиглая, эрүүл бай гэсэндээ яг л энэ концепцаа ерөнхийдөө бизнесийнхаа бүх юмн дээр одоо шингээж явахыг хичээдэг гэсэн компанийнхаас соёл болгож. Азийн нэг ийм vegan society-гаас надаас ярьцдаг гэсэн байхгүй юу? Аюу сонирхолтой асуултад асуугаад бид нэр өөрсдөө нөгөө дотор нь байгаа дахаар мэддэг юм байна. Тэнгүүд Монголд гэхээр бас энэ нөгөө манай салбар маань их сонирхолтой байд юм шиг байгаа те. Өөрөө нөгөө соёлын хувьд нэлээд өөр соёлтой газар яг ийм бизнес хийгээд явна гэхээр 2004 онд vegan болж байсан учраас тухайн үед нөгөө хүнсний хэрэглээний сонголт ямар байсан бэлээ те. Яг тэр мэрийг ингээд нарийн ухаж асуугаад яг story те яагаад vegan болсон бүр багтаа юу иддэг байсан гэд яг тиймэрхүү юм байсан чи нэрэл гэж бас бодсон. Тэгэхээр тэр үеийн өөрчлөлт одоогийн өөрчлөлт хоёр нэлээд өөр болцсон байгаа байхгүй. Одоо Монголд тэгэхэд 15 vegan хоолны ресторан байна те. Ингээд маш ийм сэтгэл зүгээр ажиллаж байгаа олон хүмүүс байгаа байхгүй. Тэгээд үйлдвэрлэлүүд байна те. Тэгэнгүүт яг энэний бас нэг хэсэг байгаад тийм тууштай байж чадсандаа гэх юм уу. Тэгээд тэрэнд бас одоо баяртай л байгаа те. Одоо хэлсэн тий. Та санаж гин үү ер нь яг яаж яаснаа? Би бас яг Анх бол яасан тий нөгөө нэг энтэлт эсвэг яаж яхад нэг ирээд тэгээд дараа нь би юу дээр очиод тий тэгсэн шүү дээ тий. Тийм. Тэгээд яг анх нөгөө нэг 14 онд чи 16 15 онд яг надад гэлтэй хэлчихсэн юм бэ? Танаас эхлэх юм гэх юм уу? Миний нөгөө өөрсөө орсон бизнес чи үйлдвэрлэлийн бизнес. Тэгээ би өөрөө яг энэ тал дээр жоохон туршлага байхгүй штэ. Тэгэнгүүт анх нөгөө нэг Бухтын зог гэдэг компанийг үүсгэн байгуулсан ажиллаж байсан хүнтэй ингээд партнерлж болж орсон нь өөрөө надад нөгөө нэг бизнес дээр маш хурдан шийдвэрийг гаргаад үйлдвэрлэлийг ингэж явуулахад бас айгүй дэм болсон. Яг баг ахыг чинь бол харж лээсэн дээр мэдгүй том болоод ингээд та нар чинь сургууль соёлд ороо явчихж байгаа болохоор дээжс чинь сонсохоор надтай ижил зоригтой байгаа нь бол маш сайн мэдэгдэг байсан. Тэгтэн жоохтой хамтлагаас өмнө хоёулаа хамтарчихсан юм байна тий. Тэгээ өөр чинь санал тавиад нарийн бов чиглэлээрээ одоо тий vegan хоолыг сонгох болсон шалтгаан нь бол би бэлтгэл хийж эхэлсэн. Бэлтгэл хийж эхэлснээрээ хүн бүхэн дотооддоо бурхан чанартай юм байна гэдгийг олж мэдсэн байхгүй юу. Энүүгээр нэгдмэл нэг гижил гэдээ яхаар бүр хайрлахгүй байх аргагүй тий. Яг хүн гэдэг өнцгөөс нь биш тэр хүмүүсийн дотоодын бурхан чанарыг харах юм бол бурхтын хоол хүнс бурхтын хоол хүнс бол цэвэр ариун байх хэрэгтэй юм бэ. Хүчирхийллийн уул мөргөө байх хэрэгтэй юм бэ. Тэгэхээр хүн бурхандаа хамгийн сайн сайхнаа өргөдөг үстэй тий. Тэрнтэй адилхан за хүн та бурхан юм шүү. Танд бид нар одоо ийм дээдийн дээдэг тий амин дэм шин тижэл хүний одоо тий эрүүл байлгах юу бэ тэр болгоныг нь л одоо игээд ер нь нөгөө хэрэглэгчдийг бурхан гэж тооцож. Бурхан дэмчин. Тэсээс ийм тустай хүмүүс зориулсан хүнс биш. Хүн болгоны бурхан чанартай. Хүн болгон ийм хоол хүнсийг идэсэ. Өөрөө бизнесээсээ мултрах. Нэг яг 10-ад жил, 8 жил, 8-9 жил, яг 8 дахь жил дээр би яг согийнхоо яг позишнийг одоо гүйцэтгэх удирдлагыг сольсон байхгүй. Тэнгүүт нөгөө толгойн өөрчлөлт гэдэг өөрөө бизнест айгүй том өөрчлөлт орж байгаа байхгүй. Менежментийн хувьд тэгээд нөгөө компани шийдвэр гаргалтад явд. Тэр өөрөө айгүй том бас юм эргэлт. Одоо манай компани дараагийн эргэлтийн цэг энэ өөрөө болчихж байгаа байхгүй юу. SEO-гийнхаа ажлыг өгснээ дараа л нөгөө өөрийнхөө давуу болон сул талыг жоохон анзаарсан. Тэгснээс ихэвчлэн ингээд нөгөө юун дээр алдаад байгаа мэдэхгүй те. Бас юуг зөв хийгээд байгаа мэдэхгүй байсан. Тэгээд миний хувьд нөгөө хамгийн их одоо за яг давуу тал нь энэ юм байна гэж харсан юм болохоор хайр буюу бизнесээ хайр байсан байна буюу бүтээгдэхүүн үйлчлэгээ бизнес тэр маань өөрөө миний нөгөө маш passion, зорилго, амьдралын үнд зүйл одоо миний магадгүй те нөгөө сүнсний ч юм уу те ингээд бүхэл зүйлээрээ нөгөө эндээ ингээд хайртай учраас яг тэр
энергийн тэр хандлага маань болохоор яг бизнесийнхаа бүхэл шийдвэр гаргалт, процесс, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлчлэгээ одоо бүхэл юм шингэсэн. Тэгээ энэ бол өөрөө асар том нөгөө спирит учраас энэ нь өөрөө асар том давуу тал бизнесийн амар ноу хав юм байна. Дээр нь нэмээд нөгөө юмд их баригдахгүйгээр юм хөгжүүлэхийг хүсдэг буюу за юу гэдэг талах гэдэг зүйл заавал юм байхаалгүй, борцог гэдэг зүйл заавал юм байхаалгүй гэдэг илүү бүтээлч байдлыг ашигладаг зүйл маань өөрөө бас манай бизнесээ маш ноу хав. Дээр нь нөгөө нэг одоо honesty гэж ярьдаг те үнэнч байдал, үнэн байхыг хичээдэг байдал, одоо шударга байхыг зорддог тэр одоо бизнес этик гэж ярьдаг те тэр өөрөө бас яг манай үнд зүйл. Тэгээ энэ өөрөө урт хугацаанд авч явахад айгүй чухал зүйл. Яг ингээд сонсоход ийм хийсвэрэмжлэн сонсгож байгаагаар ч айгүй бүх юмд нөлөөлдөг зүйл учраас энэ бас айгүй чухал ноу хав юм шиг санагдсан. Хүнсний салбар өөрөө дэлхийн нийтээр өөрчлөгдөж байгаа. Тэр нь хүмүүсийн сонголт, амьдралын хэм маяг, эрүүл мэндийн асуудлаас шалтгаалаад одоо өдөр тутмын амьдралтай хамгийн их холбоотой энэ хооллолтын асуудал өөрчлөлтөнтэй холбогдуулаад одоо өмнө нь ингээд ноёлж байсан үндсэн тамсан корпорациуд, олон улсын одоо энэ франчайз бизнесүүд ерөнхийдөө нийтээр ингээд хүнсний салбар дээр маш их өөрчлөлтүүд орж эхэлж байгаа. Нөгөө cookie бизнес үйлдвэрлэдэг юмнууд өөрсдөө vegan line тааж болд юм уу те. Махны үйлдвэрлэлүүд ийм одоо урамлын гаралтай махны юмнуудыг хийдэгч болд юм. Ингээд өөрөө энэ салбар нь өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгэхээр фуди болохоор ирээдүйд одоо энэ дэлхийн хүнсний салбар дээр бас нэг юм шинэлэг сонирхолтой модельтэй маш сонирхолтой юм амттай хоолнуудтай тийм олон улсын юм компани болно л гэж би боддог те. Монголын хувьд болохоор нэг юм Европ хоолны соёл, Аз хоолны соёл дундаас дээр нэмээд маш тийм органик тийм Монгол үндсэн амт байгаад байгаа байхгүй. Дамаа махны тэр амтыг нийлүүлж чаддаг гэдэг утгаараа бас юм сонирхолтой амт гардыг байна гэж хэлжсэн. Тэгэхээр яг тэр байдал нь бол ингээд өрсөлдөх чадвар бий болох байх гэж бодож байна. Дээр нь дизайны хувьд бас нэг юм ялгаралтай буюу ингээд ханаас ч нэг юм олоод ахгүй пин интерестэйс ч юм уу эндээс олохгүй нэг өөрийн гэсэн ялгаралтай. Дээр нь нөгөө одоо бидний туршлага ба штэ бизнес модель үйлдвэрлэл үйлчилгээ ингээ хослуулсан бизнес модель одоо ингээ туршигдаад явж байгаад яг тийм шинэлэг байдлаар бас олон улсын зах зээл дээр гарвал нэлээд ялгаралтай авах. Би бол төгс өдрүүд нь эртхий эхлүүлмээр байдаг буюу те нар ингээ мантахад гоё босоод за нар мантахад босоод ийм гоё те өөрөө өөртөө юм тайвшрлыг аваад бясалгаад ч юм уу те за тэгээд хамгийн түрүүнд магадгүй нэг бүтээлч ажил хийх бах одоо тухайн зорьсон шүлэг ч юм уу эсвэл яг юм уран бүтээл ч юм уу эсвэл магадгүй те шинэ бүтээгдэхүүний санал жорч юм уу тийм бүтээлч юм хамгийн түрүүнд хийгээд за тэгээд дараа нь яг бүх ажлаа амжуулах бах. За тэр нь одоо маш их international call олон улсын явалт одоо юу гэдгийг яг тийм ажлуудаа хийх бах. Тэгээ маш гоё багийнхантайгаа хуралдах бах. Тэгээд маш чухал бизнес уулзалтуудыг хийх бах. За тэгээд дээр нэмээд бас нөгөө жим фитнесээр хичээлэх дуртай учраас жимдээ явна. За тэгээ маш гоё орчинд тэгээ маш гоё хоолыг идээд тэгээ орой ч юм уу те эрэхтэй ингээд нөгөө нэг өөрийнхөө хайртай амьтдтай хамт те одоо нөгөө тижээхийг хүсдэг амьтдтай хамт за тэгээ гэр бүлийнхэнтэйгээ хамт тийм одоо аз жаргалтай тийм моментийг өнгөрүүлж за тэгээд магадгүй жоохон юм уншаад унтах те нөгөө гар утас оролдохгүйгээр жоохон юм уншаад унтвал гоё байх гэж бодож байна.